Өөр ертөнц гэхээр л уг нэм юм бодогдож байгаа биз. Гинэт машин ирж мөргөөл, гинэт шилжээл, гинэт сайхан сэтгэлтэй дагнаас чадвар аваал, хүмүүст чайрлагдаал, баатар цал хүртээл. Хөөрхөн бүсгүүчүүдтэй цуг харай маялал хийгээл. Яа гэж бодсон ч энэ бүх зүйл бодлаа. Одоо энэ хар нэгэн түүхийн кинод нэг нэдэмхий намайг хөөн аалцсан дидүүлэн яагаад ч юм энд бэртээд ер нь бол тулаанд бол дандаа залхуучсан. Ер нь бол энэ ертөнцид бол миний байгаа байдал бол залгуутал. Макото шууд л өөр газар шилжүүлэгдээд төрөөд. Тэгээ юу вэ гэж байж ч өөдөөс нь зүггүй юм игээд бурхан гараад ирнэ. За тэгэл нөгөөх маань Макотод хэлээл. За чи одоо ингээ өөр ертөнц рүү шилжүүлэгдэхээр болсон. Чи яагаад гэсэн чи танаа аав ээж хоёр чинь өөр ертөнц юм ус бишээ. Тэгэд чи оронд нь ер нь бол явахаар болж байгаа шүү. За юу гэдэг нөгөө ертөнц рүү. За тэгэл манай Макоточ тэгэл ерөө Макото явахгүй бол гэр бүлээс нь нэг нь явна заяа. Тэгээ манай Макото ер нь явахаар болж байгаа. За тэгэл нөгөө ертөнцийн дайрхтаа болцсон. Нөгөөх чинь шууд харснаа. Өстө аав ээжгээ дуурайгаагүй. Мөрөөгөө ямар царай амууд юмараа. Энэ ертөнцийн зөвхөн царай л хүмүүс байт юм бах уу. Тэгэд манай Макото царай амуудаа гээд баатараас нь болгочихно. Тэгвэл нэг царайгаад өгнөл баатар хоолж. Тэгэл нөгөөх нь нэг дуртай дургүй нэг хүний хэлээс бусдыг ойлгохдаг чадвар нэг шийдчихэл. Тэгэл манай Макото алсагдсан бол хамгийн алсагдсан бол газар руу цэглэж. Яг дуусаа унжахт нь зүгхий гарч ирээд чадвар өдрийн тайлбарлаад бас өөрөө бас Макотод бас чадвар өгөөд амжнаа. За тэгээд өндрөөс сонсож манай Макото бас яах ч юм тийм болохоор ямар аимшигтай болгоно. Харагдсан. 3 хоног юу гэдлгүй, усчихгүй хоолж идлгүй явж исэн чинь ашгүйнийг авраар их хоолоос осоод манай Макото гүн хөтсөн чинь нэг хоёр толгойтой ч нэг сүмсэн гахаа зав. Тэгэл ямар ч л байсан авраа хийгээл өшөглөөл орсож байна. Тэр хоёр толгойтой чоныг нэг зүлгээл халаач чамж. За тэгэл нөгөө гахаад луг бацч нөгөө гахаага бүр айлгаа хийцэн. За ямар ч тач яаж хийж байгаа л юм ивэ олоод ярилцаа тавнаа. Стол 3 юу ч хэдэг юм чи сайн ядаж аваад хийчих. Хоёр орк зүг манай хүний энэ ер нь хүн амтан хоёрын ирлийц юм болов гэд яриад идэв зү. Тэгээд ер нь энэ ертөнцид нь тэгээд цараймуудынууд нь мангасууд зав. Тэгээд царайлууд нь хүмүүс. Тэгээд тэр нэг новшин таг нь болохоор энэ дандаа хүмүүстэй л ивэл ярьлаад цараймуутай мангасууд болохоор тэгээд хайчдаг зав. Энэ новшин таг байна шүү. За тэгэл Макото шид идэх зүйлийг олж хараад. Эм магаар зал болохоор болно. За энэ хахаа нь болохоор юм ашиг. За тэгэл манай Макото ч нэг хараад шидийн сураа авчихсан. За тэгэл нөгөө эм ачаа чи өстой левел 300 400 мөрөн зүг гээл левлээ шалгасан байхгүй. Нэг левелд. Хороо. Яа, гэтээ манай Макото угаасаа хүчтэй. Жилээ нэг левел дээдээ битээ санаа зовцоо. Макото загтлуулдээгээд тэгээ яваад өгнөө. Эм болохоор нэг шиан гэх нэг лууд өргөл болохоор явж хат нь Макото замдаа аваад тэгэд яг уу эма туслан гээд тэр шиан гэх луутай болтохоор явж байгаа юм заа. Би халал болох гэл нэг бай олж аваад харавсан чинь нүүхэн шианы эзэмшлийн нэг буцаа бараг үүч ухаан юм байсан зөө. Арай л хүчтэй харваад тэгээ нөгөө шиан орлоод хүрээд ирсэн. Энэ хоёр маань тулдаа тэгээ Макото 20 тавцсан. 20 цогтой дуурсан шууд хэд хараа зав. Ямар ч зөөр ертөнцийн хүн гэдэг нь бол мэдээ авчихсан. Тэгэл энэ дундаас явж түүхэн киног нь олоод харцнаа. Тэгээ манай луучин зөв түүхэн кино зөв нугасгүй байж таараал. За тэгэл нөгөө Макототойгоо хэвлэрийн ухааны бар бодоо ичсэн чинь Макото жоох ууралцсан гараад ирнэ. За тэгэл энэ харсан манай луучин тэгэл шууд бууж өхөө харуулчихнөө. За тэгэл энэ хоёр маань найрамдахаар болоод гэрээ ихэр болоод за тэгэл гэрийг амжилттай 50-50 өгсөж чинь болдгүй юм заяа. Тэгэл 70-30 гэсэн чинь бас болдгүй. Тэгэл хамгийн сүүлд нь нэг 82 доо тэгээ нэг юм болчихсон заяа. За тэгэл нөгөө луучин хүн төрхөнд хорчнаа. Бас хөөхөн хүн болоод хорчсон. Хөөхөн мооц. Тэг хөрхөн л таа угаас.